Нөхцөлбөл бол хүндэл биш үү? Нэгээд аль яг намар халаалт өгдөг үеэр ингээл баахан шугам сольж ингээл халаалтгүй халуусгүй байгаад байж байгаа нэг ирсэн ирээл нэг биш одоо яг халаалт авсан гэхэд хэцүү, өгөөгүй гэхэд хэцүү. Нэг тийм нөхцөл байдалтай байна. Одоо сая 2 хоног дахиад халаалт байхгүй, халуус байхгүй. Тэгээ өцөгдөр халаалт өглөө гэсэн байхгүй хөөд. Тэгээ өнөөдөр өглөөнөөс хавлаад конторынхонтой чи хэрүүл хийж одоо энэ халаалтаа өгөөч та нар яагаад халаалтахгүй байна гэж ингэж явсаар шаарцаар байж байгаад одоо бас дахиад нэг үлбис юм болж байгаа. Тэгэл нэг анх бол төлбөрийн тооцоонд болохоор чи бүгд бүтнээр нь тооцогдол авдаг. Яг өнөөдөр яг стандарт шаардлага тангасан халаалт өгөөд байгаа юм уу, өгөхгүй байгаа юм уу? Ямар хэмжээнд байх ёстой юм? Энэ орон сууцны конторын чи инженер техникийн ажилчид гэж байна. Байр хариуцсан инженерүүд гэж байна. Тэд нар чи яваад айл өрхөв дээр ороод халаалт нь ямар байна гэдгийг үзээд явж болдгоо юм уу? Өгсөн нэртэй, нөгөөдөл нь нэгсэн нэртэй, тэгээд авсан нэртэй ингээл нэг ийм хоёрын хооронд нөхцөл үүсээд байгаа байхгүй. Тэгэл яг эд хөвлийн хүүтэн болж идэг энэ жил ч одоо хүүтэн болно гэхэд идэг агталч одоо ингээд халаалт нь байхгүй. Тэгэл жоохон байж байгаа. Одоо дахиад хэзээ яаж таслах юм бүү мэд. Тэгэл нэг өдөр халуус байхгүй хэл ингээд. Тэгээд тооцоо хийгээд явахлаар чинь халуусны мөнгө, ус халаасны мөнгө гэдэг ингээд айл болгон дээр өчнөө мөнгө төгрөг ингээд тооцоолд гаргачихсан. Тэгэл асуухлаар тэр юугаа бид нар ус халаасан гэдэг. Бид нар халуус авах зөндөө онцсон байгаа шүү дээ. 14-5 онцсон байхад чинь ус халаасны мөнгө гэдэг авч яадаг. Авах болохоор аваад идэг. Өөх юм уу өгч чаддгүй. Стандарт одоо стандартад нийцсэн халаалт гэж ямар юм бэ гэдгийг ер нь тийм үү? Одоо энэ эрчим хүчний дээр зохицуулах хороо морооч гэдэг юм уу? Энэ конторын нэгдсэн одоо газрууд гэл ингээл энэ төрийн байгууллагч зөндөө байна шүү дээ. Нийслэлийн засаг даргын хамгийн газар ч гэж байна. Тэр улсууд нь яагаад энэ асуудлуудаа шийддэг юм бэ?